Зохиолч Дэ Норов. Сэтгэлийн тамир өгүүлэлэг. Одод түгэж гүйцчээ. Харанхуй өдөр нүмерсэн их талын дунд замын дэргэд 2 машин зогсно. Түүний гэрэлд сахлаг өтгөн ногоон дунд 3 ир ярилццуулаа. Чансан мах талах дэргүүтэн үрж цавтай айраг лон харих тавьжээ. Хижээл насны 2 ир өөдөөдөөсөө харан завлан суугаад айраг шимэн. Дэрэгд нэгэн залуу хажуулдан хэвтээ чанаа тулан бодлогошрно. Чи энд цэргийн алба хаасан юм уу? Мөнч гинэн амгалан явжтэй. Хөөрхий. Хаяа нэг бүжиг болох. Офицеруудын авгаачууд гойж годоод л ирцгэн. Бид уралдаж урайдал бахаахантал бүжгэлдэгсэн. Цэвлэмаа тэгхэд турмуутэй нарийнхан цагаан хүүхэн байлаа. Манай салаан даргын авгай бас тэгээд хотынх болохоор надад сайн. Бид 2 хот орны тухай яриад л сэвэлцтэл бүжгэлж явхад зөөлөн хар уснээс нь дутан сайхан үнэр ханхалж бүлээн амсгаан цээж халуу эргүүлэн ухаан санаа манд суурах шиг болтгсон. Хаяа заав гарвал гэрээр нь очино. Тэгэхдээ бид 2 хэн хинэн салаан даргаыг байхгүй байвал их баярлдаг. Бидний яриа дотн сайхан болтгсон. Удалгүй би хуурай хэрэглэл авахар хот явах боллоо. Салаан дарга намайг дуудаж уулзаад би чамтай хамт цэвлэмаг явуулнаа. Гэр орноо санаад байх шиг байна. Замдаа ядарч зүтрэх үедээ хар шандаж яваарэ гээд 3 хоногийн чөлөөний хуудас хитэн төгрөг өгөв. Гэр орондоо очно биз. Эрэхтэй цэвлэмаг аваад ирээрээ гэж захиж билээ. Өндөр инхүү яриад бодолдоо дарагдах мэт дуугүй болж лонхтой архинаас аяганд хийж гүтхийлгэн залгаад их талын дундаас цэвлэмаахан олж харах гэсэн юм шиг харанхуй руу ширтэн удаан суулаа. Ингэж явуулаагүй бол бид 2 яах байсныг мэдэхгүй. Хотод очиод бид 2 орой бүр кино үзэж, бүжгэнд очиж бишгүй л нэг цэнгэлээ гээд гүнзгий шүүрсалдав. Сонсож суусан бүдүүн пагдгарээр хүний амьдралаа гэж сонин шүү гээд баг залуу насаа дурссан бололтой нүдээс өмийлгэн инээмсэглэв. Зөөлөн салхи сэрсэр сэвэлзэн тэр 2-ын үсээр наадна. Цэвлэмаа бид 2 янаг хайранд мансууран согтоод юу болж байгааг ч эргцүүлэх ухаан байгаагүй. Буцахтаа хуйлаа дуулаад л яг л энэ замаар сэнгэнүүлж явлаа шүү дээ. Түүнээс хойш дарга маань надад улам л сайн болсон. Ийш тийшээ явахдаа заав гарвал манайхаар очиж байгаарай гэж загтагсан гээд гунигтайхан инээмсэглэв. За болохооч байлаа да гээд багтгараар тэс чадан инэв. Салаан даргын ээж нэгж сайхан зантай юм ээ. Хүүгийг харна. Цэвлэмаа бид 2 түүнээс нэлээд эмээх боловч яаж игээд л ажлын чөлөө заваар уулздагсан. Цаг хугацаа талын зэрэглэшгэл жирэлзэн өнгөрч нэг мэдэгтэл халагдах цаг болчихсон байж лээ. Цэвлэмаа бид 2 бат сүхийг мэхэлж байгаагаа ойлгож сэтгэл түгшиж ярилцаж байсан ч дэндүү даамаа дасаж салж шатхан нэгэнтэ болчихсон байсан. Тэгээд л холдож хөндийрэй гэж хэлэлцэн цэвлэмаа намайг халагдтал хотод суухаар явсан бид 2-ыг улам ойртуулчихсан юм. Би биенээ санаж тис чадан хоног тоолон би халагдаж хот орлоо. Намайг явхад бацуух дарга үнсэж нөлөм сунган би чамайг нэг ээжийн хүүшгэл сандаг шүү. Чи битгий мартаарай гэж загсан нь цээжийг нухан өвтгсөөр л байсан да. Гэсэн чи би тис чадаагүй. Хот орсныхоо маргааш л цэвлэмаатай очиж уулзсан. Тэр мөн чи намайг сансан гэж ихтэй. Ингээд л сэтгэлийн тийхээ алдарч бид 2 нэг гэр бүлийн 2 болсон доо. Бат зөвхийн тухай мэдмэгц нэг явдал болно гэдгийг мэдэж бид 2 сэтгэл төвшин хүлээж байлаа. Гэтэл сарын дараа нэгэн өдөш бат зөв хүүгээ тэрвэрэд ороод ирлээ. Цэвлэмаач уйлаад л хүүгээ шүрч авлаа. Надад ч хэл хүүг олдсонгүй. Дэмийл хоолцай төгөөрөн бүндгнэж байв. Бид 3 дууга хурааж нэг голомт тойрон нэг хэсэг суулаа. Гагц хүүн л хувцаа тайлж хойморт гарan тоглож ээжээсээ элтвийг шалгааж байлаа. Бат зөвх чи хүн гэхэд хэцүү амт юм да. За яах. Үүнийг чинь би насан туршдаа мартахгүй гэж хэлээд
Хүүгээ хөтлөөд гарахад хоолой зангирч нүдэнд нь нулимс эргэлдэж байж билээ. Хээр тал харанхуйн дунд анир чимээгүй дүнсийн салхи сэвэлзэн тааны үнэр авч ирж 3 гэр болон сууцгаана. Түүнээс хойш дахин уулзсан уу гэж багдгараар аяархан асуув. Нэг удаа санамсаргүй л таралцсан. Одоо хаана байгаа вэ? Эндээ биш үү? Гадаадд сургууль төгсөж ирээд сэргийлэхэд ажиллаж байгаа. Чамайг би чинь дуу цөөтэй дүнсгэр хүн юм гэж бодож явсан. Гэхдээ чи чарин их яра. Ярихдаа бүр нарийн юм ярьдаг хүн байх шүү. Тэглгүй яхав те. Дасан туршид минь сэтгэлээс гарахгүй юмыг чинь хаяа хүнд яр сэтгэлээ онгойлголгүй яах вэ? Харин одоо өөртөө нэг тухтай уулзаж хамтлал ярихсан гэж бодох юм да. Одоо хаяанд нь ирчихсэн байх шүү дээ. Маргааш л очиод ярьчих л да. За хөдөлгөө дээ. Одоо ч юу байх вэ? Хэдхэн цаг давхиад л орчихно гэд пагдгараар арх хайгалж өөрөө балгаад үлдснийг нь төвшөнд хийж өгөв. Яарах юу байх вэ? Арх угаасаа хар мөртөө шүү дээ. Эндээ жаахан дуг хийгээд өөрөөр хөдөлцгөөе. Өглөө ажил цуглахтал ховд орчихож амжина. Тэгдэг ч юм уу? Гэд пагдгараар босч машин удаалхав. Тэд ногоон дээр ор засан хэвтцгээв. Бас жаахан яриад унтцгаалаа. Үүр манхаан цаж байх үед босцоож замдаа орон шуудрав. Төвшин дэрэгтээ үргэлж яваад залууг дуудаж дуулаач тэхөө. Хол замд дуулж явах сайхан байдаг юм шүү дээ. Гиснээ өөрөө дуу авлаа. Огторгын буданд төөрсөн ангирийн зулцах хөөрхий. Орчлонгийн буданд төөрсөн хүний үр хөөрхий. Хэмээн шуран хайлсаар нар халах үед модон овооны хөдөл дээр гарч зогслоо. Ховд хотын ганган цагаан барилгууд өглөөний наранд цайвалзан их нас дулаасны төгөл хоорон хөглөж харагдана. Төвшин энд ирэх бүртээ хөтөл дээр зогсож хонгор залуу насныхаа дурдтгалыг сэргээн санаж цэвэл маатайгаа болзон зогссон буянт холын бяцхан тухайг хардаг билээ. Хамт явсан жолоочнд гүйцэж ирэхтэн төвшин хөдлийг жидөхөд тургуулan явлаа. Тэднийг тээврийн төвчөн дээр ирэхэд тааламжгүй мэдээ угтлаа. Бүртгэгч төвшингийн нэр хаягийг лавлаад нэгэн цахилгаан гарган өгчээ. Та яралтай буцахгүй бол болохгүй. Таныг мүд ирэхгүй юм болов л гэж ааж байлаа шүү гэлээ. Яаран авч задалвал цэвэлмаагийн бигэнт муудаж яаралтай хүн тагалгаанд орох гэж байна. Маш түргэн ирж уулз гэсэн байлаа. Зүрхрөн зүүгээр шивэх шиг санагдав. Боломгдон царайнд цонхийж ийш тийш хартал нөхөр нь мөнөөх цахилгааныг авч уншснаа. Яасан юм бол гэж асуув. Харин гиснээ төвшин бүртгэгчүүд ухс хийж одоо би тэгээд яах вэ гэлээ. Яах юу байх вэ? Машина хүнд захиж үлдээгээд онгоцорноос. Өнөөдрийн онгоц мөтгөн буун шүү. Оюутнууд буцах гээд онгоцны очир дийлдэхгүй л байгаа гэж хэллээ. Гэхдээ таныг цахилгаанаа үзүүлж уучраа хилээд гуйвал явуулалгүй л яах вэ? Төвшин машин өдөөгүйж явахдаа уулзгэн шүү. Уулз гэсэн чи юу гэсэн үг вэ гэж хоолой зангируулан бодож явлаа. Нисэх буудлын дээр ирээд сургалбал өнөөдрийн онгоцны пледийг 3 хоногийн өмнө бичиж дуусгасан гинэ. Одоо нөгөөдрийн онгоцны плед бичүүлэх хүмүүс дугаарлан зогссон ажээ. Плеж бичдэг хүн дээр очтол таньдаг царай харагдав. Цэргийн албанд хамт байсан Эрдэнэ байжээ. Цээжинд нь нар мандсан мэт болжээ. Хөөе, Эрдэнэ, чи намайг таних байна уу? Гэд гараа сарвалаа. Цаадах нь духан доороосоо хилэмхийн харснаа. Сайн уу? Чи хаана байгаа вэ? Гэд тонгоён бичцв. Алтан шар замдал явна хөө. Чи энд байж байгаад ашгүй дээ. Өвгөн чинь бүр сандарч явна. Яагав? Үгүй, авгаан би гинт модж гинэ. Гэд цахилгаанаас сарваж чи өвгнийгөө өнөөдөр явуулаад өгч үз. Яаралтай ирж уулз гэсэн байна гэлээ. Эрдэнэ түүнийг сөрхий харснаа. Иш төвшин минь. Ямар ч арга алга да. Хүн бүгд л яаралтай явах гэцгээх юм. Би бүр аргаа бараад сууж байна. Чи аргагүй байдлыг минь харж үзээд нэг тус болж үз. Намайг ирж уулз гэсэн байна шүү дээ. Уулз гэдэг чинь тэсгүй л гэсэн үг шүү дээ. Чи энэ улсыг харал та. Би хил аманд баригдаж гүйцлээ. Харин нөгөөдөр бол болох юм. Би хагцл зовлонд унаад байна шүү дээ. Чи бодолтой чадахгүй. Би танилтал харж хил аманд орхоо болий. Төвшин Эрдэнэт гомдохын их хэрэг хомдож хоолой зангирахад гүйж гарлаа. Даргаагийн сургууль хот явсан өнөөдөр ирэх гин. Өнөөдрийн тухайд Эрдэнээс өөр мэдхэн алга бололтой. Төвшингийн сэтгэл нь харлан браантаж
гар нь чичирч байлаа. Ингэх юм гэж байх уу? Би наандаж ам зуух цаандаж улс орондоо зүтгэж яваа шүү дээ. Гэтэл хаан ижлээсээ хагцах гэж байхад ингэх гэж байх уу? Ганцхан үүнээс л болж байна. Үзэндээ чамтай гэж бодогдсон дотор нь багтрахад гүйж очин Эрдэнэгийн өрөөний хаалгыг татвал түгжээтэй байлаа. Хаалгыг нь хэсэг түжигнүүлснээ байдаг хүчээр угц таттал цүү цурган мултран гарч ирлээ. Тэгтэл ширэмшиг царайгаа чинрүүлсэн Эрдэнэ үүдэн дээр хөндлөдөж яаж байгаа чинь энэ вэ гэж хашгирлаа. Орж байна. Чамтай ярин даах уу? Чи явуулахгүй гинэ. Яагаад явуулдаггүй юм чи? Яс журмаар л явуулна даах уу? Тэгвэл ядарч зүдэрч өвчин зовлонд учирсан хүнийг харж үзэхгүй гэсэн ёс хаа байна. Би мэдж байна. Гарч гэд Эрдэнэ түүнийг түлхв. Учрыг нь дуулж байж л гарна да. Чи яасан хүний нүнжиггүй амтан бэ? Чи хизээ хүн чанартай байсан юм бэ? Чи хүний нүнжигтэй байсан бол одоо ингэж явахгүйсэн. Энэ үг төвшингийн зүрхийг мааж нь тавлан доромжлох шиг санагдан ухаан балартав. Нэг мэдвэл Эрдэнэг ширээн дээр дарчихсан хоолойгын шахаж байлаа. Мөнөх пагдгаар ир салгах гэж оролдоно чангаацалдж. Төвшөө чи бололтоо. Найз нь чамайг гууж байна шүү дээ гэж байв. Хүмүүс таслаханд чигцэлдэж. Яасан зэрлэг ирвэ? Хаанах юм бэ? Хүүе согтуу юм уу ирүүл юм уу? Сэргийлэхэд аваачаад өгчихье гэлцэж байлаа. Пагдгаар ир арайхийн салгаж автал хоёр сэргийлэгч орж ирлээ. Эрдэнэ тэдний өмнөөс нулимшүүлсээ савруулан энэ нөхөр намайг алах гэж байна. Би гомдолтой байна. Ийм итгэхэд байгаа юм. Би зүгээр өнгөрөөхгүй. Зүгээр байхад барьж зодож байна. Хэмээн шулганав. Хоёр сэргийлэгч түүний яриаг тасалж та яагаад хүн зоддог вүлээ гэж асуув. Төвшин юу ч хэлж чадсангүй ингээд л өнгөрдөг байж тээ. Хэмээн цээж нь бачимдаж би хэмээн уруулаан өмөлзүүлв. Хүмүүс хоорондоо шивнэлтэн. Хуйлах нь байна шүү дээ. Хин лав ирүүл биш баха. Хөөрхий зовлонд учир сандарч бичимдсэн даал ингээ бицтэй. Саяхан лонгот сурглаад гүйж явсан хүн байна да гэцгэн. Харин мөнөөхт пагдгаар ир гараад охлон хоёр сэргийлэгчэд учирлаж гүй энэ чинь гэмгүй хүн авгаа хэмээн ирлээ. Хоёр сэргийлэгч түүнийг зогсоож за явцгаая. Учир нь олдох бах. Гэхэд Эрдэнэ би гомдолтой шүү. Миний эрх чөлөөнд халтсан. Олон гисч би. Хогчиндээ чи гэд хоцорлоо. Тэднийг цагтан сэргийлэхийн үүдэн дээр буутал онгоц ирж байгаа нь сонсогдлоо. Төвшингийн гол нь харлаж чааваста ийм юм гэж даанч байж болох уу да? Хагцал зовлон дунд намайг ингэж хэсгэж гэжтэй. Хэмээн бодож үл мэдэг гиншин гуйвсаар жижүүрийн өрөөнд ортол нэгэн дунд дарга хөлөөс нь толгойг нь хүртэл ажигласнаа. Нисэгтэр бодлон гаргасан хүн мөн үү? Ахлах мөрдөн байцаагч өөр дээр авч иргэсэн гэлээ. Төвшин аваад гарлаа. Урт нарийн хонглоор алхаж явхад түнд юу ч бодогдсонгүй. Гагцхүү зүрх нь битүү шимшрэн өвдөхийг л мэдэрч толгойд нь туглаг хийсэн юм шиг дүүнгэрэн яв гэсэн тул явж л байлаа. Одоо хаашаа явж яах нь түнд огт хамаагүй мэт болжээ. Нэгэн уужим тасалгаанд орууллаа. Ширээний ард нэг хүн сууж байлаа. Нөхөр хушууча. Нисгтэр өмнө гаргасан нөхрийг авчирлаа. Машин гадаа байна. Ачаатайгаа юм байна гэж сэргийлэгч илтгэв. Машиныг нь гараашд тавиад түлхүүрийг нь надад авчирч өг. Явж болно гэж нөгөө дарга тушаалаа. Энэ дуунаас Төвшин давхийн цочлоо. Хүсэл хэслийн ертөнцид бүтээн босгосон амьдралаа нураалгаж нулимсаа нууж шүдээ зууж гарсан тэр хүн сууж байлаа. Тэр хүн эцсийн удаа зүрхийг нь цоортолж ширтсэн тэрэл гарцаараа харж суулаа. Төвшингийн толгой эргэм мансуурч байх шиг. Хэмээн гиншүү. Сайн байна уу Төвшин? Та суул да гэд тодиллээ. Төвшин суухч гэж баг унлаа. Түүнд дуугарч тийхэл байсангүй. Та яагаад Эрдэнэг зоддог вүлээ? Та хоёр чинь нэг оны дайчид биш үлээ? Төвшин цагилгаанаа гаргаж өгөөд мэгшин уйллаа. Хувь заяа нэргэн урууж
залуу насны булчимгүй явдал нь ийхүү 40 насны дөрөөн тэр өөрийн толгой дээр буулаа. Тэр зовлон дунгаж тоглоом тухуу болгосон хүнийхээ өмнө арчаагүйгээр нулимс туслуулж суулаа. Бацсөх одоо түүнээс хариуган авч аимшигтайгаар хисах мөч иржээ. За тийм байж. Гэд Бацсөх утсаан авлаа. Машин бэлэн байна уу? Бэлэн гих сонсогдлоо. За явъя. Хэмээн Бацсөх бослоо. Төвшин толгоогоо унжуулан даглаа. Ингээд шуранцуудаг байж. Ганцхан мөсөн дүүрлээ хэмээн бодогдов. Тэд машин цуугаад хөдлөлөө. Тэр хоёр дуугүй л явлаа. Машин нисэх буудалд ирж байгааг Төвшин гинт олж харлаа. Тэгээд Бацсөх руу эргэж харлаа. Тийм ээ, та энэ онгоцоор нисэх болно гэж түүний харц хариулж байлаа. Тэднийг нисэх буудлын даргын өрөөнд ортол нисгэгч нар зурж гарч ирлээ. Бацсөх мэдлэмэгц энэ хүнийг энэ онгоцоор явуулах шаардлагатай байна. Бусдыг би хариуцнаа гэд цахилгааныг өглөө. Дарга тэднийг дагуулan гүйж гарав. Бацсөх баахан хоцрос хийгээд Төвшөнд машинда зовлтгүй. Харин намайг эвлэрч байна гэж битгий бодоорой. Би зөвхөн хүнийхээ хувьд үргээл гүйцэтгэлээ гэж хэлв. Төвшингийн хоолой дээр ямар нэгэн юм тэглээд хариу хэлж чадсангүй. Нулимс цээлгэнсэн нүдээ буруулан гар барьлаа. Түүнийг онгоцны шатаар өсөж явтал дарга энэ хүн намайг гэд эрднэгийн дуу гарч байлаа. Бид хүний төлөө амьдарч гих үг хагас дутуу сонсогдоод моторын чимээнд цааш сонсогдсонгүй. Төвшөнд цонхаар харуул өндөр чилгэр биетэй хушууч бодлогоширсан царайтай зогсож байлаа. Онгоц хуржигнэн ургаш хөдлөв.